За би одоо 4 сарын 10-ны шүүх хурлыг тайлбарлаж эхлэх чинь. Тэрийг ярьж амжааг байгаа. Би одоо сонсоод талд нь орсон байна. За тэгээд энэ шүүх хурал дээр Салтанат Нукиновагийн сайн найз Аида Ахмедина гэдэг эмэгтэй ирж мэдүүлэг өгсөн байгаа. За тэрний дараа Салтанат Нукиновагийн онлайн туслах байсан Анар Тасова гэдэг эмэгтэй ирж мэдүүлэг өгсөн. За Салтанат Нукиновагийн найз нь болохоор Салтанат Нукиноваг утсан дээрээ Малдушая Мая гэд зүрхтэй ингээд хадгалсан байдаг гинэ. Тэгээд ерөөхдөө энэ шүүх хурал дээр нэг асуудал үүсэж байгаа юм байлээ. Одоо Салтанатын утсыг нь шууд ингээд цагтаа хураагаад авцсан. Тэгэхээр ингээд одоо нөгөө нэг гинт хэрэгтний тал болохоор Салтанат Нукиновагийн утсан дээр байгаа ямар ч мэдээллийг мэдэхгүй байгаа болохоор жоохон асуудалтай. Одоо жишээлбэл ингээд найзтайгаа чатлсан чат нь ингээд бүгдийг нь ингээд найз нь одоо цагдаад өгөөд прокурор ингээд уурч өгч байгаа байхгүй. Энэ чат яг мөн үү гэд ингээд найзыг авчиж асуунгууд одоо Бишимбаевын ингээ өмгөөлөгч нар нь энэ чатыг өчигдөрч битсэн байж болно шүү дээ. Бид нар яаж энэ чатыг ингээд үнэн зөв гэдгийг мэдхийн. Энэ чат яг 23 оны 4 сард болсон чат биш ээ яах юм ингээд тэгээд байгаа. Тэгэнгүүт ингээд нэг өргөдөл гаргаад ер нь бол ингээ шүүгчээс одоо зөвшөөрөл аваад тэгээд Салтанат Нукиновагийн утсыг Бишимбаевын өмгөөлөгч нар ингээд аваад шалгаж болох юм шиг гэлээ. Нэг тийм ингээд маргаан сая ингээ энэ өнөөдрийн шүүх төр ингээ хүүсэд авахгүй шүүх хурал дээр 2023 оны 4 сарын 19-нд Салтанат Нукинова Аида Ахмедина гэдэг хамгийн сайн найзтайгаа чатлсан байгаа хгүй. Тэгээд энэ чат нь штэ Аида Ахмединагийн утсан дээр яг яаж бичигдсэн байна тэрийн скриншотлоод дээрээс нь Салтанат Нукиновагийн утсан дээр яаж бичигдсэн байна тэрийг скриншотлоод хоёулангийн яг нэг чатыг хоёр удаа ингээ уншиж өгсөн. За тэгээд Салтанат Нукиновагийн утас нь болохоор ингээд одоо цагдаагийн байгууллагт байгаа Аида Ахмединагийн яг тэр чатлсан утас нь болохоор өөрийнх нь хүүд нь байгаа. Өөрөө одоо нөхөрч утсаа хүүдээ өгөөд iPhone 15 барьж байгаа юм байна л да. Тэгээд энэ чатыг гэжтэй ингээд яг одоо уншиж өгсөн чинь Бишимбаевын өмгөөлөгч нар энэ чатыг дөнгөж өчтөр битсэн байвал яах вэ? Худлаа чат байвал яах вэ гэд ингээд ууралж эхэлсэн. Тэгсэн чинь Салтанат Нукиновагийн болон Аида Ахмединагийн утсыг шалгаж олно гэд нэг өргөдөл гаргаад ингээд шүүхээс одоо зөвшөөрөл аваад утсыг ингээд хараад яг энэ чат яг үнэнгээрээ шүүх хурал дээр яг ингээд байгаагаараа бичигдсэн байна, яригдсан байна гэдгийг баталгаажуулах юм билээ. Салтанат Нукинова яг 4 сарын 19-ны орой сайн найзтайгаа чатлахад найз нь болохоор яг Казахстанд байгаагүй гэр бүлээрээ нэг аялалд явчаад яг ирэх замдаа явжсэн юм шиг л яг одоо маргааш нь Казахстанд ирэх байсан ч юм уу. Тэгээ энэ чатыг нь прокурор шүүх хурал дээр уншиж өгж байгаа хгүй. Тэгээ прокурор болохоор Салтанат Нукиновагийн утсыг хагас өдөр авсан. Тэгээд бүх юмыг шалгаад одоо скриншотлох хэвээр аваад ингээд принтерлээд гаргаж ирсэн юм байна. Тэгээ Бишимбаевын өмгөөлөгч нар 4 сарын 19-ноос 20-ны энэ чатыг яг Салтанатын утсан дээр байгаагүй шалгамаар юм гэсэн. 2023 оны 4 сарын 19 Салтанат шөнийн 2 цаг 9 минутанд надад туйлч өмгөөлөгч хэрэгтэй байна. Тэр миний хувцас хунар юм хумыг юу өгөхгүй байна. Аав эсвэл аав гахтайгаа ирээд юм авах хэрэгтэй байна. Би бүх зүйлд бэлэн байх хэрэгтэй байна. Би чамд үнээл хэлье. Надад одоо юу ч хэрэггүй. Би өөрийн юм авмаар байна гэсэн чинь сайн найз Ахмедина юу болоо вэ? Чамд юу хэрэгтэй байна? Жанюлия гэд найзаагаа ингэж ихрэлж дууддаг үгээр хэлтэн байгаа хгүй. Тэсэн чи Салтанат тэр намайг явуулахгүй салахгүй байна. Өмгөөлөгч олоод дугаар явуулаад өгөөч. Би зодуулсан зураг авсан байгаа. Айтемд явуулсан байгаа. Ахтаа явуулсан байгаа. Нүүр авах юмгүй болсон гэсэн чи Ахмедина юу ярина вэ? Хизээ юм болчих вэ гэсэн баггүй. Тэс чи Салтанат айтем хурч ирээд Бишимбаевтай зодолцсон. Тэгээд айтем цагдаа дуудсан. Буу юм болсон. Ахмедина айтемыг зодсон юм уу? Нэрээ юу? Салтанат явуулахгүй гинэ намайг манай гэр бүлд додуулсан зураг байгаа учраас Бишимбаевыг шантаажлж бид нар Бишимбаеваас мөнгө салгана гэж бодоод Бишимбаев над руу маш их ууралж байна. Тэгэд миний шалдан бичлэгийг хийсэн баталгаа болгож үлдээн гэсэн. Хэрэг одоо би Бишимбаевыг шантаажлах юм бол намайг эргүүлээд шантаалжлна гэсэн. Чи бол мангас гэж би өгн Бишимбаевт хэлсэн. Бичлэг хийхгүй бол намайг явуулахгүй гэсэн. Ахмедина чи нэрээ бичлэг хийсэн юм уу гэсэн чи Салтанат тийм ээ явахын тулд надад өөр арга байхгүй байсан. Би Бишимбаеваас өөр хүнтэй харьцдаггүй. Миний бүх алхмыг хяндаг. Салтанат би Бишимбаеваас өөр хүнтэй харьцдаггүй. Миний бүх алхмыг хяндаг. Харилцаа бүрийг мань хяндаг. Утасны дуудлага бүрийг хяндаг. Утсандаа хөрвөл одоо утсан дээр байгаа бичлэг зураг устгаж магадгүй гэж боддог. Бүх юмаа бүр хэрэггүй зүйлийг хүртэл одоо устгана гэж боддог. Намайг доромжилж доош хийж над руу ойролдог. Би бүр шалдаа буусан. Скандал хэрүүл одоо үүсгэхгүй би хичээдэг болсон. Би чимээгүй л байдаг болсон.
Бишимбаев надад хайртай гэсэн. Гэхдээ би ухамсарлаж эхэлж явах шиг байна. Энэ хайр биш. Түнд ч гэсэн хэцүү байгаа. Хүнд хэцүү байдлаа төвчж л амьдарч байна. Дараа ирвэл Павлодарт ирээрээ Ахмедина. Павлодар гэдэг нь Сатанатын төрсөн хот ахгүй. Ахмедина тэгсэн чинь яаж юм болчих вэ доо? Сатанат. Би надад хэлсэн бүхнийг нь 24/7 хийдэг. Би буцаагаад бүх юмыг нь өгнө гэсэн өдрөөс одоо хэрүүл болж хэлсэн. Хоёр дахь эхнийх удаа одоо буцаагаад бүх юмыг өгнө гэдэг өдөр хэрэлдэж зодуулсан байгаа хгүй. Тэгээд хоёр дахь удаа Алматид байхад би юмаа аваад явлаа гэсэн чинь намайг өстөж зулгааж эхэлсэн. Анхны удаа байгаагүй, олон удаа өснөөс зулгааж исэн. Зулгаагаад над руу орилдог. Миний бүх ус унсан. Дараа нь би дараамж дээр хэсэг хугацаанд тавьжраад болсон. Би сэтгэл зүйчтэй уулзаад арай дээрцэн харилцааныхаа талаар сэтгэл зүйчэд ярихад сэтгэл арай амарч байна. Ээжтэй болон охтуудтай битгий хэлээрээ. Ахмедина, би очих уу, яах уу? Салтанат намайг магтаж хайраар булдаг. Дараа нь намайг доромжилдаг. За тэгээ шүүх хурлын эхний хэсэгт энэ найзаас нэг асуулт асууж исэн чинь найзыг нь явуулсан. Очоод нөгөө нэг яг тэр чатанд байгаа утсыг аваад ир гэсэн юм шиг байгаа. За тэг өргөжлүүлээд хэсэг байж агаад Сатанат Нукиновагийн туслах байсан эмэгтэйг оруулж ирээд одоо яг цаа чи ингээд мэдүүлэг өгч байгаа байхгүй. За хоёр дахь эмэгтэй болохоор 2003 оны 6 сарын 5-нд төрсөн одоогоор 20 настай охин байгаа. Тэгээд Анаар Тасова гэдэг одоо 4-р курсын ангаахын оюутан. Тэгээд бас юм 6 энэ төр сонирхолтой Сатанат Нукиновагийн туслахаар 3 жил ажилласан. Гэтэ 3 жил ажиллахдаа нөгөө цаашаа онлайнаар цаг авч өгдөгээс учраас яг Бишимбаевтай танилцахаас өмнө бол бүр амьдралдаа ингээ 2-3 удаа уулзч ирсэн байгаа хгүй юу. Тэгээд Бишимбаевтай танилцсанаас хойш болохоор нэг хэд удаа ингээд уулзсан. Тэгээ энэ охин нь өөрөө Шимкент гээд хотод амьдардаг. Тэгсэн чинь Бишимбаев ч Шимкент гээд хотоос гаралтай юм байл да. Тэгээд Бишимбаевын төрсөн ээж аав нь Шимкентд амьдардаг юм байна. Тэгээд нөгөө нөхөртөөгөө суусны дараа ерөөдөө Сатанат Нукинов айгүйх Шимкент руу яваад байсан учраас энэ хинтээ Анаар Тасоватай бас хэд удаа уулзсан юм байна л да. Сатанат Нукинова Анаар Тасова хоёр ингээд маш дайггүй сайн харилцаатай. Одоо Сатанат болохоор өөрийнхөө энэ зурхаач хийдэг мэрэгжилтэй, одоо энэ астрологч мэрэгжилтэй айгу дуртай. Тэгээд хүмүүстэй одоо маш их юм хувьчилж бас онлайнаар зөвлөгөө өгдөг байгаа. Тэгээд тэр цаг авахт нь бүх цагийг нь бүртгэж одоо баг нөгөө нэг secretary туслах хийдэг ингээд эмэгтэй аахгүй. Тэгтээ онлайнаар хийдэг. За тэгээд энэ эмэгтэй шууд ингээд шүүх хурлын тахимд хэлсэн. Сатанат Нукинова сард 3-4 сая тенге олдгоо байсан эмэгтэй. Тэгээд би энийг яаж мэдсэн бэ гэхлээр би бүх цагийг нь авч өгдөг. За нэг хүн 30 минут ингээд нэг удаагийн зөвлөгөө авахд нь штэ 50,000 тенге гэдэг. Энэ бол ингээд 150,000 төгрөг. Хэрвээ яаралтай бүр ингээд цаг авах хүсэлтэй хүн байвал бараг өгөх ёстой мөнгнөөс 2-3 дахин илүү төлдөг гэж байгаа хгүй. Тэгэхээр бараг штэ 150,000 тенге өгнө гэдэг чинь бараг 450,000-аар гяс цаг авч нэг 30 минутын цагийн зөвлөгөө авахын тулд тийм их мөнгө төлдөг. Тэгээд Сатанат Нукиновагийн сарын орлого бол хамгийн багадаа 22.5 саяас за бараг 28 сая 30 сая төгрөг олдог эмэгтэй байсан. Тэгтээ мэдээж Бишимбаевтай сууснаас хойш бүр ингээд ямар ч орлогогүй болсон. Бүр ингээд энэ туслах эмэгтэйгээсээ нэг 10,000 тенгэний гоо сайхны бүтээгдэхүүн аваад өгч төхөө гэж гуйсан. За тэр нь 30,000 юм аваад өгөх үү гэсэн. 2022 оны 6 сарын 4-ний өдөр онлайн зөвлөгөөний цаг авъя гэд Бишимбаев энэ Сатанатын туслах руу бичсэн байгаа хгүй. За тэгээд Сатанатад энэ талаар хэлсэн чинь Сатанат хизээч эрэгтэй хүмүүст ганцаарчлсан зөвлөгөө өгдөггүй учраас туслах нь Бишимбаевт цаг өгөөгүй юм байна. За ингээд энэ үед Бишимбаев Сатанат онлайнаар бас зөвлөгөө өгдөө шүү гэдгийг ингээд мэдсэн байна. За тэгээд 6 сараас хойш 2022 оны 8 сарын 19-нд Бишимбаев дахиад цаг авахар бичсэн. За цаг авахдаа Камила гэдэг эмэгтэйтэй цаг авсан. Тэгэнгүүт нь Сатанат өөрийнхөө туслахтаа ярьжгаад энэ гэр бүлээс юм байна. Эхнэр хөр хоёр зөвлөгөө авах гэдэг юм байна гэж бодоод тэгээд Бишимбаевт цаг өгсөн байна. За 2-7 хоногийн дараа уулзалт болсон чинь Камила уулзалтанд очих хүсэлгүй, сонирхолгүй байсан. Тэгээд өөрийнхөө одоо нөгөө төрсөн онсоор өдөрчлөө тэр мэр деталаа мэдэхгүй учраас
очихоор татгалцсан. Тийм учраас ингээд Бишимбаев ганцаараа уулзалтанд ирсэн. За хамгийн анх Сатанат Бишимбаев 2022 оны 8 сарын 19-нд уулзсан байх шүү. Энийг сайн санаарай. Тэгээ Бишимбаев одоо уулзалтын дундуура би өмнө нь ингээ гэрэлж исэн. Тэгээд одоо хуучин их нэртэй ингээ бүх юмаа алдсан. Тэгээд одоо хуучин их нартайгаа уулзмааргүй байгаа гэж хэлсэн гинэ. Тэгээд хуучин их нэрийгээ тэр нөгөө хамт цаг авсан Камилагаа гэж хэлээд байгаа юм уу эсвэл яг жигнэсээ тусдаа хуучин их нэр байгаа гэж яриад байгаа юм. Тэрийг би сайн ойлгоогүй. За ингээд анаар тасаава цагийг нь аваад өгцөн. Нөгөө хоёр чинь товлсон цагтаа уулзаад зөвлөгөөгөө авцсан. За ингээд 8 сарын 19-ноос хойш ямар ч ингээд мдэггүй байжгаад олон нийтийн сүлжээнээс буюу Сатанат Нүкиновагийн Инстаграмаас Сатанат хурим хийх гэж байгаа гэдгийг мэдсэн байна. Ягаад гэвэл тэр үед ингээд нэг бөгчтэй ингээд одоо стори зураг тавиад ингээд сүү тавьсан гэдгээ өөрийнхөө дагагч нартаа Сатанат зарласан байна. За ингээд 8 сард анх Бишимбаевтай танилцчаад 10 сард сүү тавьсан байгаа байхгүй. Тэгээд энэ үед нь зургийг нь харчаад анаар тасаава шууд ингээд Сатанат руу залгаад сүү тавьсан юм уу? Баяр хүргэе гэдгсэн чинь Сатанат нөгөө зөвлөгөө авсан Quantic штэ. Тэг өөрөө шууд ингэ хэлсэн байхгүй. Quantic битээр ингээд одоо танилцаад ингээд бие биендээ дуурлаад сүү тавьчихсан гэд хэлсэн. Тэгээд 10 сард анаар тасаава туслах нь Quantic Бишимбаевыг биш Шимкентэд төрж өссөн гэдгийг мэдсэн. Тэгээд тэрнээс хойш ингээд Сатанат байнга Шимкентэд ирэх юм байна гэж бодоод тэгээд байнга ер нь бол ирдэг учраас Сатанаттай ингээд хайлт уулздаг болсон гэж. За ингээд Бишимбаев Сатанат 2 10 сард сүү тавиад 12 сард хурмаа хийсэн. За ингээд 23 оны 1 сар гарчиж байгаа байхгүй. За 2023 оны 1 сард Сатанат Шимкентэд ирнэ гэсэн одоо туслахын амьдардаг хотод. Өглөөний цаа ууя гэд урьснаа шууд туцалцсан. Тэгээд шинэхэн гэр бүл учраас амьдардаг хотод нь ирчээд уулзъя гэснээр туцалчаар нь нэг ихэн бодоогүй за шинэ гэр бүл болсон байгаа юм чи ингээд жоохон маргалцсан байлгүй дээ гэд шууд ингээд нэг ихэн бодлохгүй өнгөрөөц юм байна. За тэгсэн чинь 1 сард гинт Бишимбаевын ээжэд бэлэг аваад өгөөч гэд асуусан гинэ Сатанат. Тэгээд ээжийг нь болохоор Юбил хингэлээ нэг урт нэртэй эмэгтэйсэн. Тэгээд ээжд нь цэцэг авч өгдөг болсон гинэ. Ерөөхдөө одоо ингээд нэг юмдаа тусалдаг болсон гэх юм уу Сатанат туслахаа. Тэгээд Сатанаттай уцаар ярьж явах цаанаас нь одоо ээжд нь цэцэг мэцэг авч өгчөөд за юу. За ямар цэцэг авах вэ энэ гэд ингээд ярилцаад ижсэн чинь Сатанаттай уцаар ярьжсэн чинь Бишимбаев сайдын ээжэд цэцэг авах гээд байна гэж хэл гэдгсэн байгаа хгүй. Хойноос нь ингээд сонсгоцсон. Тэр үед ингээд нилээн ууртаа аяга хэлсэн. Тэгээд туслах нэг айгу гайхсан гинэ. Тэгэд яагаад гэвэл айгу ууртаа сонсгоцсон учраас би айгу гайхсан. Тэгээд очоод ер нь бол ингээд хамгийн сайн байдгаараа хамгийн сайн одоо шин цэцгийг ингээд айгу гоёор бэлдүүлээд авсан. Тэгээд мөнгө төлөөд үлдэгдлийг нь буцаагаад ингээд Сатанат руу шилжүүлсэн. Тэгэд 1 сард ээжд нь шоколад бэлэг сэлт захиалж өгсөн гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр энэ миний бодлоор энэ туслах охин нь айгу тийм ер нь ингээд төс тас айгу шудраг охин байлээ. Тэгээд сайдын ээжэд цэцэг аав гэж хэлмэл гээд уцынхан цаанаас хүнтэй уцаар ярьж байгаа цаанаас нь тэгээд дангууд амар өөрт нь амар тэнэг санагдсан юм шиг байгаа. За ингээд 1 сард энэс хойш өөр холбогдоогүй. Тэгээ 2 сард болохоор Бау гэд ресторанд одоо хин Сатанат ингээд ер нь бол ажиллаж эхэлсэн. Тэгээд үйл ажиллагаанд нь туслаад өгөөч гэж туслахаасаа гуйсан байгаа хгүй. Тэгээд хин болохоор анаар тасаава болохоор маркетингийн туршлагатай. Тэгэнгүүт ингээд ер нь маркетинг дээр нь жоохон тусламж хэрэгтэй байна гэд. Тэгээ 2 сарын 3-4-нд нэг хэдэн блогеруудтай ингээд уулзах юу гаргасан. Уулзах хуваар гаргасан. Тэгсэн чинь Бау ресторанд уулзах гэсэн чинь Сатанат нөхөртөөгөө маргалцсан. Тэгээд би Баууд ажиллахаа болсон гэд нөгөө нэг алуулсан ресторан шүү дээ. Тэр Бау гэ ресторан болохоор шүү дээ. 5 үүсгэн байгуулагчтай. Тэрнийх нь нэг нь Сатанатын төрсөн ээж. Тэгээ ерөөхдөө гэр бүлийн бизнес юм байлээ. Тэгээд тэрэндээ яг гүйцэтгэх захирлаар нь одоо үеэл дүүгээ ажилуулдаг. Ийм гэр бүлийн ресторан болж таарч байгаа хгүй. За ингээд эхнэрийгээ Бау ресторанд ажилуулсан жиснаа болцсон юм байна. За тэгээд блогеруудтай уулзна гэж цаг тавуулсан байсан. Тэр уулзалтуудаа бүгдийг нь цуцалсан. За ингээ 2 сард Шимкентэд Салтанат ер нь бол байгаа. Гэхдээ ерөөсөө уулзаж чадахгүй байсан. Салтанат 2 сарын төгсгөлд хадам ээжийн дэлгүүрт тусалж чадах уу гэж надаас асуусан. 2 сарын төгсгөлд нөхөр маань намайг ажиллахыг зөвшөөрсөн. Миний нэр дээр одоо нөгөө 6 цаг авч болно шүү. Миний одоо үйлчлүүлэгч нарт гэж хэлсэн юм байна. За ингээ Салтанат буцаад ажилдаа орох болсонд ингээд туслах нь баярлж эхэлсэн. Тэг хэрэглэгчд бүртгэж эхэлсэн.
суугаад ингээ 2 сарын дараа нэг ажил хийхин хоригдж мөргөлцсөн ч шиг тий аль хэдийн. За ингээ 3 сарын 7-нд Бишимбаевын ээжэд бэлэг аваад өгөөч гэд Бишимбаев Салтанат хоёр залгасан байна. За тэгээд ерөнхийдөө үнэтэй бэлэг авч өгсөн. Энэ туслах охин бол анх одоо 6 цаг авч өгдөг гэсэн чи одоо юм хүмүүнд гүйдэг болчихжээ. За тэгээд мөнгийг нь болохоор Бишимбаев төлсөн. Тэгээд маш том одоо цэцгийн баглаа авсан. Тэгээд тюльпан гэдэг цэцэг авсан. Тэгээд ээжийнхэн дэлгүүрт аваачиж өгөөд нэг юм болсон. 3 сарын 8-нд болохоор 23 оны 3 сарын 8-нд утас муцаар ирж холбогдоогүй. За ингээд 4 сар гарсан. 4 сарын 23-нд Шимкентэд бас дахиад Салтанат Шимкентэд байж исэн. Салтанат юм аваад өгөөч гэд бас нэг гуйлт байсан. Тэрийг нь биелүүлсэн. Тэгээд нэг аваад өг гэсэн юмгаа Кондиктэй нөхөртөөгөө ирээд машинтайгаа ирээд нөгөө загсан юмаа туслахаас авсан юм байна. За ингээд 4 сарын 10-нд над руу залгаад маргааш болох Бишимбаевын төрсөн өдөрт бэлэг аваад өгөөч гэд хэлсэн. Тэгээд ширээ засалт төрсөн өдрийн зохион байгуулалт гэх мэт зүйлд санаа тавиад өгөөч гэд тэгсэн байна. Тэгээд Баавар ресторанд тэр нь болох байсан гэнэ үү. Тэг би одоо гайхаад байгаа Баавар ресторан уг нь бол Астанад байгаа сте. Алматид байгаа лу. Тэгээд 4 сарын сүүлд гинт шүн ингээд залгасан. Тэгээд шүн өөрлөө ингээд залангуутлаа би 4 сарын сүүлд шүн гинт холбогдсон. Тэгээд би нөхөртөө цохиулчлаа. Би нөхрөөсөө салнаа гэд шууд ингээд туслахтаа хэлсэн байна. Тэгээд хэрэглэгч нарт, үйлчлэгч нарт битгий цаг өгөөрэй гэсэн. За ингээд энэ үед окей гэдгсэн. Тэгээд 5 сар дахиж ерөөсөө холбогдоогүй. За гинт 6 сарын 5-нд нөхөр маань ажиллахыг зөвшөөрөөгүй учраас надад битгий цаг бичээрэй гэдгсэн байна. За ингээд 6 сарын 11-нд туслах нь Салтанат руу бичээд чатаар таны ингээ хуучин үнэн ч үйлчлүүлэгч нар байна. Тэр хүмүүс маш одоо их таныг хүлээж байна. Тантай уулзах хүсэлтэй байна гэдгсэн. Тэгсэн чинь Салтанат одоо би зөвлөгөө өгч болно гэсэн. За 6 сарын 18-наас 28-ны хооронд Салтанат Шимкентэд байсан. Одоо нөхрийнхөө аав ээж ингээд төрсөн хотод шөнийн 2 3 4-ийн үед ингээд ярддаг. Уцаар ирдэг 6 сард заяа. Тэгээд юм хум аваад иргээд ингээд айгүй олон юм захидаг. За тэр нь болохоор дандаа ингээд хувийн арчилгааны бүтээгдэхүүнүүд. Тэгэл одоо бас яг шүн зодуулдаг лээсэн байгаа хгүй. Тэгээд шүн залгаад намайг ирээд аваач тэхүү гэдэг байсан. Гунигтай хоолойтой байдаг байсан. Хаанаас очиод авах уу гэхээр нэг удаа бүр ингээд Бишимбаев уцыг нь булааж авангуутлаа бүр амар хараагаад тэгээд анаар чи залхахаа болтхүү гэд бүр шууд амар ууртай тэгсэн гэж байгаа хгүй. Тэгээд хаанаас очиж авахаа мэдэхгүй байгаа учраас та манад ирж болно шүү гэд ингээ маргааш нь ингээ хэлжсэн байна. Тэгээд ерөөсөө гэрт нь ингээ ирж байгаагүй. Тэг үнийг хэлэхэд орой болгон ирэх байх гэд би хүлээгээд бэлддэг байсан гэж. 7 сарын 5-нд өглөө 8 цагаас туслах нь босоод уцаа харсан чи шөнийн 4 цагаас хойш ингээ сата нэлээд олон удаа залгацсан байсан. За тэгэнгүүтлээ ингээ чат бичсэн өөрийнхөө ингээ зураг явуулаад чемдааныхаа зураг явуулаад тэгээд би чемдаанаа аваад хаана очих уу гэд одоо туслахаа гэрийг асуусан байхгүй. Уг нь бол ингээ гэрийг нь мэддэг. За тэгээд өглөө хамгийн эрт ямар кофе шоп кафе онгоод өгөө гэд асуусан байсан. Тэгээд тэр үед нь туслах нь санаа зовоод тэг юу болсон бэ гэсэн чинь би 5:40-оос нислэгтэй тэгээд намайг ирээд авах боломжтой юу гэдгсэн. За тэгээд ер нь бүр ингээ нисэх гэжсэн юм шиг лээ. За гэрт нь ингээд очиод авсан юм байл да Салтанатын гэрээс. За гэрт нь очиод саата гараад ирсэн. Гэхдээ чимдаангүй байсан. Бүр нислэгтэй гिचээд. Тэгээд Салтанатын сэтгэл санаа маш унсан байсан. Тэгээ харц нь маш гунигтай байсан. Тэгээд би ингээ машины урд суулгах гэжсэн. Ингээ хойно суусан биш урд суулгасан гэж байгаа байхгүй. За тэгсэн чинь уг нь бол ингээ ганцаараа уулзсан гэж анх яг энэ шүүх хурал дээр ярьжсэн. Сүүлд нь тэр туслах нь ээжтэйгаа тэгээд Салтанаттай ингээ гурлаа уулзсан юм билээ. За ингээд яг машинд суусан чинь Салтанат юм гар нь гардаг юм палаж өмссөн байсан. Тэгээд биенийх нь ингээ зүүн талны штэ хүзүүх хэсэгтээ ингээ нилээ их хөхөрцөн. За тэгээд энэ зүүн тал нь тэр чигтээ хүүх няц болцсон байсан. За тэгээд энэ үед болохоор яг нүүрэн дээр нь бол ингээ ямар нэг тийм хөхрөлт байгаагүй. За ингээд 7 сарын 5-нд уулзахад туслахын шууд ингээ гарныхын зүүн тал нь тэр чигтээ хөхөрсөн. Хүзүүн дээр нь яг ингээд хоолойг бооцсон юм шиг эсвэл ээжтэй бүр ингээ олсоор ороодсон юм шиг ингээд яг зүүн тал нь тэр чигтээ ингээ хөхөрсөн байсан. Тэрийг бүр маш сайн ингээ анзаарсан гэж байгаа байхгүй. Тэг өөрөө ерөөхдөө тэрнээс болоод бүр ингээ шоконд орсон. За биеийн зүүн тал нь тэр чигтээ хөхөрсөн байсан. Би юу гэхээ ч мэдээгүй. Бид хоёр хаана хоол идэхүү гэд машинтайгаа ингээд хөдөлсөн. Тэгээд бит гэнэ бим бум
Boom гэд газар санал болгоход тэр чи Rix-ийн хажууд байдаг учраас тийш явах боломжгүй. Бишимбаев миний байршлыг хяндаг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нэг кафе орж оройхоо л идэх болсон. За ингээд кафендээ оронгууд жоохон хаалттай хэсэгт нэг хөшөө татчихдаг юм уу нэг тийм хэсэгт суусан, хамт суусан. Тэгээд юм ярьж яхад биений хөхрөлт нь ингээд надад айгүй анзаарагдаад ингээд яг зодуулсан байгаа бүр айгүй илтээсэн. Тэгээд миний бүр маш их ингээд нэг цухалталт ингээд зөрүү зан хөдлөөд тэгээд би бүр ингээд уйлахыг хүссэн гинэ. Энэ бол ингээд дөнгөж 20 настай охин тэгээд айгүй хүнд туссан баха. За ингээд сатанаас шууд хэлсэн байгаа байхгүй. Бишимбаев бол дарангуулагч 24/7 надтай хамт байдаг. Тэгээд намайг найзуудтай, эгчдүүдтэйгээ ерөөсөө одоо миний хамаатан садантай найзуудтай маань ерөөсөө уулзуулдаггүй. Тэгээд би дандаа хараа хяналтанд нь байдаг гэж хэлсэн. За маш олон нэрэн дунд ингээд толгой иргсэн байна. Бао гэдэг ресторан бол Бишимбаевын ээжийнх нь үүсгэн байгуулсан ресторан. Гэхдээ ээж нь ганцаараа үүсгэн байгуулаагүй 4 хүнтэй нийлээд нийтдээ 5 үүсгэн байгуулагчтай. За тэгээд энэ ресторанд Бишимбаевын одоо энэ үеэл дүү нь ажилдаг. Тэгэхээр ингээд ер нь ээжийнх нь ингээд тална. Үеэл дүүгийнх нь тэр Бажановын талаас бол Бажановын аавын тал, гэхдээ Бишимбаевын талаас бол ээжийн тал байгаа хгүй. Ингээд энэ хоёр тэр талаараа ингээд үеэлүүд тэгээд одоо энэ ресторанд ягаад сатанат ажилтдаг болчихваа гэх хүмүүс асууад байна. Би мэдэхгүй. Миний бодлоор ингээд Бишимбаев сатанатыг өөрийнхөө мэрэгчлэр зурхаачаараа өөрийнхөө хийдэг ямиг бие дагаад хийдэг байсныг нь болиулаад өөрийнхөө гэр бүлийнхаа ингээд одоо бизнес руу оруулаад өөрийнхөө хараа хяналтанд ор байдлахын тулд гэр бүлийнхаа зур бизнес руу ингээд оруулчихгүй юу. Тэгээ чи ингээд хийх юмгүй байж хоор манай энэ рестораныг жоохон туслаад менежерийг явахгүй юу гэсэн юм мэдэхгүй. Ямар ч лээсэн нэг удаа сууснасаа 2 сарын дараа би ингээ ресторанд ингээ одоо тий жоохон ажиллаж байгаа гэж туслахтаа тэр хэлэхдээ би тэр ресторанд ажилладаг гэж хэлсэн ч гэсэн яг үнэхээр гэр бүл дотроо зүгээр ингээ яг ресторанд нь ажилдаггүй зүгээр нөхрийн гэр бүлийн ресторан тэгээ чи тэрний нэг маркетинг нэг туслаад өгөөч гээл таньдаг хүнээсээ ингээл асуусан юм шиг байна л да. Түүнээс шиг албан ёсны тэнд ажилдаг энд ажилдаг гэсэн юм байхгүй. Тэгээд ресторанд ажилдаг болонгуутлаа ингээл сарын дараа би ажиллахаа болцсон гэл тэгсэн штэ. Сатанаа тэгээд шууд туслахтаа уулзаад хэлсэн. Дандаа намайг хараа хяналтандаа байлгадаг ажил хийхийг мань зөвшөөрдөггүй гэж тэгж аахгүй. Тэгээд туслах нь яг энэ үгүй мэдэрсэн бэ гэхлээр сатанат уг нь ажилдаа маш дуртай хүн. Тэгээд нөхцөл байдлыг ингээ сонсоод биеийн зодуулсан байгааг нь би хараад зүгээр л та нөхрөөсөө яв би таныг онгоцны буудлын руу хүргээд өгье гэд хэлсэн байгаа байхгүй. Тэгээд Бишимбаев яг тэр үед болохоор яг Шимкентээс Алматы хот руу 1 хоногийн хугацаатаагаар явцсан байсан юм байлээ. 1 хоног ингээ холтцсон байсан учраас яг тэр одоо хоногоор нь дамжуул хоногт нь тааруулаад сатанат зүхтахчихсан байхгүй 7 сард. Тэгсэн чинь тэр үед ингээ хадам аав ээж нь байгаа байхгүй Шимкентэд. Тэгээд хадам аав ээж хоёр маань миний чемдамыг надад өгөөгүй намайг ингээ явуулахгүй гэсэн за. Тэгээд туслах нь тэгсэн чи та яг одоо чемдамгүй байсан ч гэсэн зүхтах хэрэгтэй. Би танд нислэг олоод өгье. Та Павлодар төрсөн хотлуугаа яв гэсэн чинь яг тухайн өдөр төрсөн хотлуу нь явах нислэг юусоо байгаагүй. Астана руу одоо тэр нөгөө Шимкентээс Астана руу нисээд Астанагаас Павлодар руу нисэх тийм нислэг байсан. Тэгэхээр та Астана руу шууд нисчихээ гэд тэгсэн чинь яг нисээгүй за. Тэгээд одоо тийм учраас хадам аавч хоёр маань ингээд миний чемданыг өгөхгүй байсан учраас би чемдан аваагүй гараад ирсэн. Тэгээд тэр хоёр тэгээ 2-3 цаг ярилцаж суусан. Тэгээд сэтгэл санаагаар сатанат маш их унсан байсан. Тэгээд харилцааны талаараа ярихдаа үргэлж ингээд хэрэлддэг намайг байнга эрхэндээ байлгах. За тэгээд туслахтаа ингээд харилцааны талаар бүр илүү дэлгэрэнгүй ингээд 2-3 цаг ерөөхдөө ярьсан байгаа хгүй. Тэгээд үргэлж хэрэлддэг намайг байнга эрхшээлтэй байлгадаг тэгээд ярьжсэн чинь тухайн үед шууд Бишимбаев сатанат руу залгаад заяо. Тэгээд залгангууд нь сатанат шууд хамаг юм хамж аваад түүх мөхөө аваад маш яарад тэгээ гараа ивцэн. Тэгээ шууд такси бариад харьцсан байгаа. Тэгээ такси бариа харихтаа нөгөө яг ресторанд ингээд хадам ээжтэй авсан байсан ингээд нэг амттан тоортоо үлдээсэн байсан байхгүй. Тэгсэн чинь нөгөө нэг туслах нь тэрийг нь хойноос нь авч гараад бүр таксинд ингээд машиных нь хойноос нь гүйж агаад тэр тоортыг өгөөд явуулсан байгаа байхгүй. Тэр амттанг нь. За ингээд нэг ийм үйл явдал болсон. Тэгээ харингуутлаа та харьсан уу гэдгсэн чинь за би гэртээ харьчлаа гэх тэрнээс хойш юу ч яриаггүй. За ингээд 7 сарын 6-нд маргааш нь Шимкентээс явлаа гэдгийг хэлсэн. Тэгээд би Павлодар явнаа, төрсөн хот руугаа очноо. Тэгээд асуудал намжсан, асуудлаа шийдэж байгаа. Тэгээд бүх юм ингээ гайгүй болноо. Тэгээд би Павлодарт очиод гэртээ засвар хийнэ гэдгсэн нэг тиймэрхүү юм яриад.
За тэгээд тэр 7 сарын 5-нд уулзах ярианд байна шүү дээ тий. Бишимбаев бол дарангуулагч. Тэгээд тэр намайг зоддог, тэр намайг иргэшилтэд байлгадаг, тэр намайг зоддог, тэгээд намайг алчхаж магадгүй гэж бүрийг хэлсэн байгаа хгүй. Тэгээд энийг ингээд энэ 20 настай охин ингээд шууд ингээд Бишимбаев л ингээд арагшаага харагчгүй ингээд шууд хэлж байгаа хгүй. Үнэхээр надад бүр намайг алчж магадгүй гэж хэлсэн гэдэг. За 7 сарын 17-нд сатанат туслах руу уйлаад залгасан. Тэгээд би нөхрөөсөө явсан. Тэгээд би бүх юмаа дуусгасан. Гэт тэр үед нь тэрийг сонсоод туслах нь жоохон айсан юм байна. Тэгээд сатанат маш их сэтгэлээр унсан байсан. Тэгээд бид хоёр уцаар 2-3 цаг ярьсан. Тэгээд 7 сарын 18-нд Чимдан цүгний зураг явуулаад явах болсноо надад хэлсэн. Тэгээд байр хайж гин гэж хэлсэн. Тэгээд тэр үед нь туслах нь би танд байр хайх чинь туслахад бэлэн шүү гэж хэлсэн. За ингээд 8 сарын дундуур нэг охин өөрөөс нь л цаг авмаар байна гэдээс юм л да. Тэнгүүт нь боломжгүй гэдэгт би ингээд сатанатаас цаг авмаар байна гэд туслах руу нь холбогдсон байна. Тэгээд тэр талаар нь сатанатад хэлсэн чинь за би надад цаг биччихье гэдгсэн. Тэгээд за би цаг өгөө. Гэхдээ би одоо Алматид байна гэд сатанат гэсэн байгаа хгүй. Тэгсэн чинь нөгөө цаг амаараас үйлчлүүлэгч чинь ч гэсэн Алматид амьдардаг болж таарсан. Тэгээд сатанатын яг тухайн үед амьдарч исэн дүүрэгт нь нэг ресторанд уулзуулах болсон. Тэгээд уулзалт болохоос 15 минутын өмнө сатанат уулзалтыг цуцлаа. Миний бие маш муу байна, эмнэлэгтэй байна гэж хэлсэн гэж байгаа хгүй. Тэгээд туслах нь ингээд маш их санаа зовсон. Ягаад гэвэл сатанат ингээд хизээч тийм амар цагийг бүр тэгж тулгаж цуцалж байгаагүй. Ерөөхдөө маш олон уулзалтууд хийдгээс юм учраас сарда нэг удаа л баг уулзалт цуцалдаг гэсэн. Тэгээд туслахтаа 2 цагийн өмнө эсвэл 30 минутын өмнө ингээ хилдэг гэсэн байгаа хгүй. Тэгээд энэ явдал ингээд маш их ингээ санааг нь зовоосон. За цуцалсан уулзалтаа сатанат хэд хоногийн дараа нөхсөн. Тэгээд 9 сард ерөөсөө энэ хоёр хоорондоо холбогдоогүй. За 10 сард чат бичсэн юм байна. Тэгээд нэг юу ан маань гэж бичсэн юм байна. За ингээ удаан ярьж чаддаг байсан ч болоосай гэд 10 сард тэгсэн юм л та. Тэгээд ер нь ингээ өмнө нь одоо хоёул айгүйх ингээд одоо уцаар удаан ярьдаг гэсэн уулзалтаа ч гэсэн удаан уулздаг гэсэн штэ. Тэгээд ихэд одоо дандаа би асуудалтай байгаа. Тэгээд энэ төгсгөлгүй их хэрүүл уруулт дундаас би ингээ гарч чадахгүй байна. Тэгээд ер нь дараа нь ярий гэл нэг 10 сард нэг тиймэрхүү ингээл чат хичээл дуусгасан. За тэгээд 11 сарын 6-7-нд нүүрний будаг аваад өгөөч гэсэн юм байна. За энэ нүүрний будаг нь болохоор нэг 10,000-аас 12,000 тенге болсон. За тэнгууд 7-оор үржүүлэнгүүт за нэг 100,000 дотор л юм яа л да 70,000-аас нэг 80,000 төгрөгийн юм нүүрний будаг юм байна. 30,000 шүү. За 70-80к-аар ингээд нүүрний будаг авахулсан. Тэгээд захиалаад тэрийг нь Баав ресторан руу ингээд хөргүүлсэн юм байна. За тэгээд тэр ресторанаас сатанат өөрөө очиод авцсан. Тэгээд өмнө нь нэг үйлчлүүлэгч байсан. Тэрийг нь Наргизийн утсыг өгөөч гэд өөрөөс нь асуусан юм. Сатанат ингээд өөрлөө туслах руугаа холбогдоод өмнө надаар нэг үйлчлүүлж исэн нэг Наргиз гэх хүн байгаа. Тэрний утсын дугаарыг надад өгөөч гэд. Тэгэнгүүт нөгөө туслах нь бүх утсын дугаарыг хадгалдаг учраас датанаас хараад утсын дугаарыг олж өгсөн байна. За ингээд 11 сарын 8-ны орой бас туслахтайгаа холбогдсон. Нас урахаас өмнөх өдөр гэсэн үг. Би ажлаа маш их санаж байна. Тэгээд маш их гонигтай байна гэж хэлсэн. Би чамтай маш их 11 сарын 8-нд уцаар ярихдаа ингээд би маш их гонигтай байна. Тэг чамтай их ярьдаг гэж үлээ. Хоёулаа ингээд өмнө нь 2-3 цаг ярьдаг гэсэн шүү дээ. Тэг бид тэр үе бас маш их санаж байна. Тэг хоёул 11 сарын 9-нд уцаар яриад өмнөх шиг гоё цаг өнгөрөөё. Гоё мама яриад сууя гэдгсэн баггүй юу? Тэгсэн чинь 11 сарын 9-ний орой ингээд нас орсон байсныг нь мэдсэн. Тэгэд 9-ний орой яаж мэдсэн бэ гэхлээр 9-ний орой 8 цагт нэг сурвалжлагч сэтгүүлч залгаад та сатанатын талаар танд ингээ мэдээлэл байна уу гэд асуусан. Тэгээд гайхаад юу вэ гэдгсэн чинь интернетээр ингээд нөхөртөө алуулсан эмэгтэй талаар хэдийнэ ингээд мэдээлэл сурвалжлага ингээ тавигдсан байсан. Тэгээд ерөөхдөө бол ингээ сатанат анаар хоёрын хоорондын бүх чат ингээд энэ туслахын утсан дээр байгаа. Тэгээд бүх юмыг баримттай ингээ илчилж байгаа. Тэг өөрөө шүүх хурлын тархимд ингээ 2 утас гаргаж ирээд ингээд миний утсан дээрх бүх юм скриншотлоод авч олноо гэдэг тэд нар нэг 10 минут завсарлаа тэгээ буцаад орж ирж байгаа. За үргэлжлүүлээд ингээд хохирчийн өмгөөлөгч нар асуулт асууж байгаа. Тэгээд Бишимбаевын өмгөөлөгч нар бас асуулт асууж байгаа хгүй. Тэгээд салтанат ингээд баахан ингээд бэлэг авахулдаг гэсэн байна. Тэгээд энэ бэлгнүүдийнхаа ингээ мөнгийг яаж өгдөг гэсэн бэ гэдгсэн чинь сатанат миний карт руу шилжүүлдэг гэсэн. Тэгээд ерөөхдөө айгүй үнэтэй бэлгнүүд авдаг гэсэн гэдгийг би дурдхан зүг бахаа гэдгсэн. Тэгээд бас нөгөө авдаг цалингийнхан талаар айгүй их юм асуусан. Бишимбаев өөрөө бүрийн туслахаас нь тэгээд сатанат 2 3 4 сая тенге авдаг гэсэн бол чи хэдийг авдаг гэсэн ингээд шууд асууж
Бишимбаев өөрөө энэ туслахаас нь шууд ингээд нөө шилнийхаа цаас асууж байгаа хгүй. Чи ингээд сатанатаас тийг хэдэн үрийг цалин авдаг гэсэн ингээд тэгс чи. Би сартаа бол 100 мянган тенге авдаг гэсэн. За Монгол мөнгөөр бол нэг 700 мянган төгрөг. За заримдаа бонустайгаа нийлээд ингээд 200 300 мянган тенге авдаг гэсэн гэж байгаа. 200-аас 300 мянган тенге авдаг гэсэн гэж байгаа хгүй. Тэгээд сатанатын ингээд нэг 70 80 мянган төгрөгийн ингээд мейкап аваад өгөөч гэж гуйж байгаа нэг айгу сонь санагцсан. Яагаад гэвэл сатанат өөрөө Dior, Chanel, Estée Lauder гэх мэт ийм маш үнэтэй брэндүүдийг хэрэглэдэг, хэрэглээ өндөртэй ингээ эмхтэй байсан гэд тэгж байгаа байхгүй. За тэгээд одоо ингээд нэг төр завсарлагааных нь үеэр би паузлцсан байгаа. Тэгээд үргэлжлүүлээд бичиж авч байгаад ингээ ярина. Ингэж ярихгүй бол ингээд хүмүүс бүр маш их баримт ингээ хүсэж байгаа. Тэгээд ингээ ярьчвал зүгээр юм байна. За тэгээ энэ бол өнөөдөр ингээ сүүлийн рeel би өргөжлүүлж маргааш сонсоо тэгээд ингээ баг багаар ярина. Тэгээд маш олон хүмүүс штэ миний ингээ релийг сонсохдоо надаас нэг эмхтэй хүссэн. Хар өнгийн хувц өмсөд өгөөч гэд тэгээд би одоо ингээ хар өнгийн хувц өмснөө. Дээрэс нь хүүхдүүдтэй миний релийг битгий ингээ сонсуулаарай. Тэгээ сонсгол чихвчээр сонсоорой. Тэгээд Бишимбаев гэдэг нэг юм аратан одоо тий дарангуулагч юм одоо сэтгцийн нарциссист зан чанартай юм хүний талаар яриад байгаа. Мөнгөөр бүх юмыг шийдэж болдог гэж бодсон юм өөртөө бартцсан залуу. Энэ залуу чинь бүх эрэгтэй хүмүүсийн төлөөлөл биш шүү.